Сайн бацхан өнөөдрийн өндөд үзэгчтэй Эх орон Монголын үндэсний телевизээс яс суртахууны боловсрол царлага хүрдэг. Зөвийн тухай ярилцээ цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн нэгэн шинэ дугаарыг үзэгчдэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид нэвтрүүлгийн санхүү эдийн засгийн дэд сургуулийн зөвлөх профессор доктор Бамзрагчийн оюун чимэг багштай хамтран явуулдаг байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв яс суртахууны үндсэн ойлголтуудын нэг болох жаргалын тухай ойлголтыг хамтдаа ярилцах болно. За сайн байна уу таны? Сайн байна уу? За тэгэхээр би хамгийн ихний асуултаа жаргал зовлонгийн мөн чанараас эхлэе гэж бодож байна. Чухам жаргал зовлон гэдэг ойлголтыг та бидэнд тайлбарлаж өгөөч. За тэгээ. Жаргал зовлонгийн тухай бид өнөөдөр ярих гээд ингэ сууж байна. Тэгэхээр жаргал зовлонг яагаад ярьж байгаа юм бэ гэвэл бид нэр амьдралыг утга учиртай болгох, зөв сайхан амьдрал зөв хандахын тулд энэ жаргал зовлонгийн талаар мэдлэг олгож юм ойлголттой болох шаардлагатай байдаг. Жаргал зовлонгийн талаар ойлголт одоо тааруухан байх юм бол бид нар амьдралд буруу хандаад амьдралынхаа нэлийн хэсгийг буруу өнгөрүүлээ. Тэгээд алдаа дутагдал гаргаад ингээд явдаг. Жаргал дааж чаддаггүй, зовлонг туулж чаддаггүй, зовлон бэрхшээлийн өмнө сөгддөг. За ингээд ийм олон сөрөг үр дагавар гардаг учраас жаргал зовлонгийн талаар сайн ухаарч ойлгох штэ. Тийм учраас бид энэ нэвтрүүлгийг хийж байгаамаа. Жаргал гэж ер нь юу юм бэ гэдгийг тодорхойлж хэлье гэд ингээд хараад үзэхээр зэрэг олон сайхан судлаачдын, олон цагийн эрдэмт мэрэгчдийн хэлсэн тодорхойлолтууд олон байна л да. Тэгэхээр жаргалыг хамгийн цэгцтэйгээр хамгийн ойлгомжтойгоор ингээд базаад хэлье гэж би нэг хоёр их хүний тодорхойлтыг хэлэх гэж ингэж бэлдэж ирсэн. За нэгдүгээрт нь бол Бурхан Буддагийн сургаал ном дотор байдаг энэ жаргалын тухай тодорхойлт байна л да. За энэ юу гэж нэг бол жинхэнэ жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан гэж ингэж. Энэ буддийн сургаалд бол энэ бол олонтой дурддагдаж гардаг юм аа. За үүний дараа цаг үеийн дараа нь амьдарч исэн ёс зүйн шинжилгээ ухааны үндэслэгч бол Аристотелийн хэлсэн тодорхойлт байна. За энэ тодорхойлолт бол жаргал сайн үйлээс үүдэлтэй сэтгэл ханах онцгой байдал гэж. Бас л нөгөө сайн үйлтэй мань холбоотой. Жинхэнэ жаргал бол сайн үйлээс л үүдэлтэй байдаг гэж бид түрүүний нэвтрүүлгээрээ ярьсан шүү дээ. Тэгэхээр зэрэг ингэж Аристотель тодорхойлсон. Тэгээ энэ цагийн ухаант мэрэгэн хүмүүсийн тодорхойлсон тодорхойлолт үнэн байна уу? Ямар байна уу гэдгийг бидний өнөөдрийн нэвтрүүлгээр ярьсан зүйл батлах юм аа. Батлахын үнэн гэдгийг энэ үнэхээр зөв юм байна гэдгийг баталж ингэж харуулах юм да. Тэгэхээр өөрөө жаргалын мөн чанарын талаар надаас асуусан. Жаргал бол амьдралтай адилхан хугацаатай. Жаргалыг хугацаагаар нь төр зүрийн жаргал, арай урт удаан хугацааны жаргал гэж ингэж ялгаж болдгоо. Тэр төр хугацааны жаргал бол хүнд бол амьдрал бол олон тохиолдол шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ жаргалын жишээ хэлэхэд авахд бол үр хүүхдийн сайн сайхныг үзээд, за охин нь хүүн ихтэй сургууль төгсөөд тусгай тодорхой мэрэгжилтэй болоод диплома гардаж аваад ингээ байж байгаа цаг мөчид бол баярлахгүй, жаргахгүй эцэг их гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол төр үедээ л эцэг их бол жаргаж өрийнхээ сайныг үзэж жаргаж байгаа жишээ биз дээ тийм ээ. Тэгэхээр төр зүрийн жаргал бол хүнд байж л иржил байдаг юм жаргал юм байна. За арай урт хугацаанд жаргая гэх юм бол энэ жаргалын үндэс бол юу байх вэ гэвэл ерөөсөө эд баялаг биш, хөрөнгө мөнгө биш, нэр алдар биш. Энэ жаргалын үндэс бол сэтгэлийн амар амгалан байдлаа л гэж ингэж үздэг. Сэтгэл санаа амгалан тайван байж ижил хүн жаргах үндэс тавигддаг юм а гэж ингэж үзэж байгаа юм. Тэгэхээр жаргалыг бид ойлгохгүй, жаргаж ийн гэдгээ мэдэхгүй, ямар хугацаанд жаргаад байна гэдгээ ч бас ойлгохгүй байх нь байдаг л да. Тэгэхээр энэ дээр би нэг жишээ хэлье гэж бодож байна. Хүн болж төрөх ямар хэцүү, ямар үнцэнтэй амьдрал тулж байгаа вэ? Тулах үлээ гэж бид түрүү ярьсан тийм ээ. Тэгэхээр хүн болж төрчхөөд тэгээд хань ижилтэй, өртөө хүүхдтэй, гэртээ оронтой, ажилтай төрөлтөө ингээд амьдраад ингээд явж ийн гэдэг бол өдөр тутмын амьдралаараа бид нар жаргалыг эдэлж байгаамаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэнд бид ганц нэг тохиолдог, хаяа нэг тохиолж байгаа зовлонт л бүр бүдэрчих гээл тэгэл тэрэн туйлдаал тэгэл давж гарах хэцүү байна гээл зовлондоо бүр шаналгаал гээл те. Тэгээд ерөнхий хэмжээгээр ерөнхий байдлаараа бол гэж хүн болж төрөж жаргаж байгаагаа ухаарч ойлгохгүй явж олон жилиг өнгөрөх юм аа. Тэгэхээр зэрэг удаан хугацааны жаргалыг бол бид сэтгэлийн амгалангийн үндсэн дээр ингэж жаргаж яваам шүү гэдгийг хүн болгон ойлгох штэ гэж санагдаж байгаа. За жаргалын тодорхойлох дараагийн нэг жаргалтай холбож ярих зүйл юу вэ гэвэл жаргал гэж үзэж байгаа зүйл жинхэнэ жаргал биш байх явдал байдаг. Ийм тохиолдол байдаг. Жаргал гэж үздэг. Тэгэхээр жаргалыг ямар юмыг жаргал гэж үзэх вэ гэдгийг бид түрүүний нэвтрүүлгээрээ ярьж байсан шүү дээ. Тэгэхээр жаргалыг бид жинхэнэ жаргал гэж үзэх
жаргал гэж үзээд андуураад авах хоёр бол өөр ойлголтоо. Тэгэхээр жишээлгээд биеийн таашаал авах. Тэгээд физиологийн хэрэгцээг хангах. Тэгээ хангаснасаа бас таашаал авдаг шүү дээ, тийм ээ. Ийм юмыг бид нэр сэтгэлийн жаргалтай одоо хольж чадах гэж эндүүрч андуурах явдал бол байж байгаа юм ба. Миний амьдралд ингэ байна. Энийг бол одоо чиний хэлдгээр өстой залуучууд энэ төр бол амьдралын туршлагагүй юм чинь үнэхээр одоо ойлгож мэдэхгүй шүү дээ. За наасаа гэсэн хүмүүс ч гэсэн одоо тодорхой боловсролгүй бол бас мэдэхгүй. Тэгэхээр таашаал гэдэг ямиг бол биетэй холбож одоо ойлгоно. Бие балдартай хүний бие махбодтой холбож хүн бол таашаал авдаг байна шүү дээ. Физиологийн таашаал. За нэг сайхан хоол идчихээд өсөж сангаж явсан хүн нэг сайхан ундаа, сэнгийн сайхан ундаа ууч чаддаг сайхан хоол идчихээр ямар сайхан таашаал авдаг лээ. Тэрийг бид жаргал гэж үзэхгүй. Энэ бол биеийн таашаал. Тэгэхээр сэтгэлийн таашаал гэдэг юм бол биетэй холбоотой гэж бид нар ялгаж ойлгох шүү дээ. А жаргал гэдгийг бол сэтгэлтэй холбоно. Түрүү бид хэлжсэн. Ерөөс жаргал гэж амьдрал гэж юу юм бэ гэдэг тодорхойлолт төр тийм ээ. Жаргал зовлон идэлхийг одоо амьдрал гэж хэлнэ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр жаргал бол хүний сэтгэлийн тай холбоотой. Сэтгэлийн жаргал гэж одоо байдаг. Тэгэхээр энийг бол бид нэр одоо биетэй холбохгүй сэтгэлтэй холбож ингэж жаргалыг одоо мэдрэх юм аа. Сэтгэлээр хийсэн үеийн үр дүнд сэтгэл орд сайн сэтгэлийн үр дүнд бид тэр жаргалыг олж одоо авах юм аа гэж ингэж ойлгох шүү дээ. Тэгэхээр энэ жаргал дээр бид ингэж ойлгоно. За жаргалын дараагийн нэг одоо шинжил жаргал бол тийм харьцангуй шинжтэй гэж ойлгож байна. Тэр яагаад энэ харьцангуй шинж гарч ирж байна гэвэл хүмүүст байдаг жаргалын талаарх ойлголт өөр үсттэй. Чиний ойлголт нэг өөр, тийм миний ойлголт нэг өөр байх жишээний хүн болгоноос та жаргалыг юу гэж үздэг вэ гэдээ асуугаад жаргал гэж юу юм бэ гэдээ асуугаад явхад бол өөр л хэлнэ. Чи тэгээ сурвалжлаад үзээрэй. Тэгэхээр өөр л байна. Тэгэхээр зэрэг өөр байдагтай холбоотой. За түнчлэн хүн бүр бол жаргалыг өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө ойлгож, өөрийнхөөрөө тэр жаргалд ханддаг. Жаргалд. Тэгэхээр энэ бол буруу юм бол биш. Тий чи одоо жаргалтай сайхан амьдрахыг яаж амьдрахыг жаргалтай гэж үзэх вэ гэхээр зэрэг хүн болгон өөрөөр хариулна. Тий жишээлхэд зарим хүн бол гэр бүлийнхэнтэйгээ хамт эрүүл инх тийм ээ. Эрүүл инх тэгээд хэрүүл байхгүй, хэрүүл маргаангүй ингээ амгалан сайхан амьдрахыг жаргал гэж нэг хэсэг нь үздэг байхад нөгөө босод хэсэг нь мөнгөтэй төгрөгтэй, идтэй баялагтай байхыг жаргал гэж үздэг. Сайхан тансаг байшинтай, хэд гурван машинтай, банкнд одоо хадгаламж хэдэн сая төгрөгтэй, тийм ээ? Ингээд байгаад энийг одоо олоод аваад ингээд олоод авцсан бол би одоо жаргаж гинэ гэж үздэг хүмүүс бас байх шүү дээ, тийм ээ. Тэгэхээр янз байгаа биз. Тэг янз одоо ингээд байдаг учраас жаргалыг ойлгох ойлголт, жаргалд хандах хандлага энэ бол одоо харилцан адилгүй юм, харьцангуй юм а гэж ингэж ойлгоно. Жаргалыг туйлын утгаар одоо авч үзье гэж үзэх юм бол жаргалын туйлын утгыг бол сэтгэлийн амар амгалан л гэж одоо ойлгохоос аргагүй байгаамаа. Хүн өөрт одоо чухал гэж үзсэн юм а, өөрт эрхэм гэж одоо тооцож байгаа зүйл нь өөрт байж ивэл тийм үү олоод авъя хүсээд одоо байдаг тэр зүйл нь өөрт нь байж ивэл одоо жаргалтай байна л гэж ингэж ойлгох гээд байдаг. Тэгэхээр энэ бол юутай голцоо юуг одоо байхаар хэлж яана гэвэл эд материаллык зүйлийг л байхаар одоо жаргалтай холбоод байдаг. А гэтэл хүний сэтгэлд байх сайхныг жаргалтай холбоход одоо шаардлагатай юм а гэж ингэж ойлгоно. За жаргалын дараагийн нэг одоо шинж бол юу гэвэл жаргалууд эд баялагт оршихгүй. Баялаг одоо энэ хөрөнгө мөнгөнтэй байгаад бол тийм байж ивэл жаргалыг олоод авна гэвэл одоо эндүрлээ. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх вэ? Эд баялаг одоо хөрөнгө мөнгөөр бол жаргал олдохгүй гэж ойлгоод тэг яагаад ингэж ойлгоход үндэс байна гэвэл мөнгө бол хүний хүсэж байгаа авъя гэсэн зүйлийг бол авах боломжийг олгодог. Эд баялаг бол хүн сэтгэлийн тэсгэлийн жаргал олгохгүй харин юу таашаал олгодог зөвхөн таашаах гэдэг мэдрэхүй одоо төрүүлдэг байхгүй таашаалтаа сайхан байлгадаг. Тийм учраас тиймээс илүү гарахгүй. Тийм учраас эд баялаг хөрөнгө мөнгө бол жаргалыг олгодог зүйлс биш байна. За би жишээ ярив. За сайхан ингээд зөөлөн юм үнэтэй сайхан зузаан матрастай тий сайхан ор бай гэж бодъё л да тийм ээ. Тийм сайхан орон дээр унтахад бол яг зөөлхөн тэгээд аягтай тухтай тэгээд унтаад босоод сэрэхэд бол би сайхан амарсан биеийн таашаал бол авсан байдаг үстэй. Биеийн таашаал авсан байдаг. За сайхан үнэтэй цэнтэй сайхан хувцас одоо өмслөө гэж бодъё. Ингээд бол гадаад байдлаас сайхан харагдана. Үнийг сайхан харагдахад нөлөөлнө. Тэгээд дотоод талд өөр юу гэж нөлөөлөх вэ гэвэл яг хөнгөн шингэн тэгээд бие дэвтэйхэн гэдэг сайхан байдаг юм байгаа үстэй тий. Тэгээд хүнээс хамаарат тэр хувцас бол янз янзаар л нөлөөлнө. Тэгээд ерөнхийд тэгжил нөлөөлөхөөс илүүтэй юм болов байхгүй. А тэгтэл сэтгэлийн жинхэнэ жаргал бол одоо өөр одоо ойлголт юм аа. За энийг би эд баялаг бол жаргалд өгдөггүй
бүгдийг нэг хоёр айлын амьдралын жишээгээр харуул ярих гэж бодож байна л да. Тансаг амьдралтай сайхан айл вэ гэж бодъё. 3 4 давхар сайхан хаус байшинтай, тийм ээ? Манайхны хэлдгээр хаус гэдэг чинь байшин гэсэн үг шүү дээ. Тэг байшинтай. Тэгээд тэр хэд 3 машинтай, тэр гэр бүлийн гишүүд нь бүгдээрээ машинтай, гараж одоо тэр хийдэг савтай, тийм үү? За тэгээд банкнда мөнгө төрөний хэлдгээр одоо тийм бүх юмтай айл вэ гэж бодъё. Албан өндөр албан тушаалд одоо ээж эцэг их нь ажилдаг, тийм үү? Гэрийн одоо эзэн эзэгтэй хоёр ажилдаг гэ бай гэж бодъё. Гэтэл тэр айлд одоо хэрүүл тасардаггүй, хүүхэд нь хүмүүжилгүй, тийм ээ? За нөхөр нь аригтдаг. Эхнэр нь одоо нөхрийгөө одоо хуурдаг. Тэгээ ийм битээ энэс битэл олон одоо муу одоо буруу муу зөвлүүд энэ тансаг амьдралын цаана байж л байдаг үстэй. А гэтэл нэг айхтар тансаг биш хэрнээсээ нэг л жирийн одоо амьдралтай гэр бүл байхад тэр айлынхан хоорондоо эвтэй түнжинтэй нэг нэгэ хайрладаг, хүндэлдэг, нэг нэгэ ойлгодог, тийм ээ? Тэгээд одоо олдсон юм одоо сайхан зөв зохицуулаад одоо ашиглаж хэрэгжилждэг ийм гэр бүл байвал энэ бол жаргалтай гэр бүл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тансаг амьдрал энэ баяр хөрөнгө мөнгө бол жаргал авчрахгүй гэдгийг одоо ойлгох шүү дээ. За нэг ингэж одоо хэдэн шинжээр би жаргалын мөн чанарыг тайлбарлая да. Тэгэхээр өнөөдрийн сэдв болвол жаргал зовлонгийн тухай ойлголтыг бид та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр дараагийн миний асуух асуулт бол бид бүхэн жаргалтай сайхан амьдралд хүрэхийн тулд одоо ямар зам мөрийг бий болгох ёстой юм болоо? Жаргалд хүрэхийн тулд бид одоо юу хийх ёстой юм бэ? За зөв сайхан асуулт байна. Тэгэхээр хүн жаргахыг хүсдэггүй хүн нэгж байдгүй. Бараг л одоо чиний амьдралын зорилго юу? Чи яах гэж амьдарч байгаа? Гэхээр зэрэг би одоо жаргах гэж сайхан жаргалтай сайхан амьдрах гэж хэлдэг. Тийм учраас бид нэр одоо жаргахыг одоо хүсдэггүй хүн байх учраас жаргалын төлөө мөрөөд хүснэ, жаргалын төлөө явна да. Тэгэхээр нэгэнт жаргал өөрөө бас чиг одоо зөв одоо олж авсан жинхэнэ жаргал болгонд их сайхан одоо зүйл байдаг учраас сайхан зүйл шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ жаргалыг одоо бий болгох шаардлагатай. Жаргалыг яаж бий болгох вэ гэдэг ингээд судлаад үзэхээр зэрэг жаргал бий болгоход нөлөөлдөг, жаргалтай байхад нөлөөлдөг хүчин зүйлс гарч ирж байгаа. За энэ хүчин зүйлсийг дотор нь одоо байгалийн шинжтэй, нийгмийн шинжтэй гэж бас хувааж болж байгаа маа. За байгалийн шинжтэй хүчин зүйлийн жишээ ингээд авахад бол за бид нэг бит хоёр чи одоо зугаалын хоёулаа нэг сайхан салхинд гарчээ да гэд ингээд зугаалахаар явъя гэж бодъё л доо. Тэгээд зугаалгаар явхад тэр өдөр сайхан нартай, сайхан одоо цаг агаартай, салхихгүй сайхан бай гэж бодъё. За зугаалахад очисон газар маань ургамал ногоож игд, ус ургамал нь одоо сайхан ус урссан, ургамал ургасан, эрвэхэд ниссэн ийм одоо сайхан бай гэж бодъё. За энэ үед бол байгалийн одоо сайхан бидэнд тийм сайхан жаргах одоо нөхцөлийг байгалийн зүгээс үрдүүлж чинь гэж одоо ойлгож болохоор. За байгалийн ийм одоо хүчин зүйл байхаас гадна нийгмийн хүчин зүйлээр түн жаргалд нөлөөлдөг юм аа. Нийгмийн хүчин зүйл маш олон боловч би эндээс одоо нэг 2 хүчин зүйлийг жишээ олгож ярья. За эхний хүчин зүйл бол төртэй холбож ярья. Тийм Монголын төр жишээлхэд их сайхан одоо засаглалтай, зөв менежменттэй, зөв удирддаг одоо ийм бидний хэлдгээр нэг зөв одоо сайн засаглалтай ийм төр байгаад тэгээд ард иргэдээ асарч хамгаалаад ард иргэдээ сайхан амьдруулахын төлөө яваад эдийн засгаа хөгжүүлээд ингээд байвал монголчууд жаргалтай байх уу? Жаргалтай байна. Энэ бол төрийн одоо зүгээс үзүүлж байгаа хүн монголчуудын жаргахад үзүүлж байгаа хүчин зүйл мөн байгаа биз дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол нийгмийн шинжтэй хүчин зүйлээ. За нийгмийн шинжтэй хүчин зүйл дотроос заавал ярих ёстой хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйлс бол хүнээс өөрөөс нь шалтгааллах, хүн өөрөө бий болгож болох тийм хүчин зүйлсийг нэрлэдэг юм аа. Ийм хүчин зүйлс орноо. Энэ дээр би нэг 4 5 хүчин зүйлсийг одоо хэлье. Энийг одоо үзэгчид маань сайтар сонсож одоо энэ хүчин зүйлийг ойлгож аваарай гэж ингэж одоо бодож байна. За юуны өмнө энд бол жаргалт зовлонд хандах хандлага судална. Миний хандлага зөв байна уу, буруу байна уу? Одоо бид нэр ярьсан шүү дээ, тийм ээ? Тэр яаж хандах уу гэдгийг одоо бид нэр ингээд одоо буруу одоо хандж байгаа энэ одоо ярих юм, тийм ээ? Тийм учраас ойлгоод аавна. Буруу хэрвээ байх юм бол засаж залруулад өөрчлөө сайжруулах одоо хэрэгтэй гэж ингэж үзнэ. За хоёрдугаарт нь
хүнд бол одоо маш олон хүсэл байдаг. Тийм ээ тэр олон хүслээ бол бид одоо байнга л одоо нэг олон юм хүсээстэй тийм үү. Тэгэл тэр хүслээ одоо хангахын төлөө хажууд байгаа ханаач зовоогоод л өөрөө ч зовоод л ингээд байхын оронд өөрт байгааг үнэлж сурах хэрэгтэй байна. Өөрт чи өчнөө зүйл байгаа шүү дээ. Сайн хахан хань байна, өөр хүүхэд байна, ажил төрөл байна. Одоо өөрт нь таарсан өчнөө зүйл хүнд байж байгаа те. Тэрийг одоо үнэлж сурах хэрэгтэй. Үнэлнэ. Одоо энэ дээр би нэг амьдралын жишээ хэлье гэж бодчихъя. За өөрийнхөө хань ижлийг үнэлээд тийм өөрийнхөө ханийхаа сайн сайхныг олж хараад ингийн оронд найзынхаа ханыг харчаад тийм үү? Найзынхаа ханыг харчаад энэ найзын хань бол нөхрөөс хамаагүй илүү юм аа. Авдаг цалин ч илүү юм. Энэ одоо байж байгаа байдал царай зүсэн ч илүү юм. Хувцаач айтайхан хүмүүс чинь ингээд өөрийнхөө нөхрийг одоо өөлөөч одоо ингээд суугаад байдаг. Ийм одоо байж боломгүй. Ийм байдаг одоо хүм хэрвээ байх юм бол одоо ингэж одоо болохгүй гэдгийг ойлгороо гэж ингэж хэлж байгаа. Энэ бол одоо яах нь бусдын юмд одоо шунаж тий энэ шунал тачаал гэдэг бол харснаа үсттэй авахыг өөрийн болохыг хүсхийг л хэлдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм одоо хүсэлгүй байж өөрт байгааг л одоо үнэлж сурах хэрэгтэй байна. Гэтэл нөхрийнхөө сайн сайхныг олж хараад сайн шинжүүдийг мэдээд сайн шинжүүдийг нь одоо улам тэр сайн шинжинд нь тэр нь бахархаж жаргах хэрэгтэй үсттэй. Энэ бол жаргах үндэс шүү дээ. Тий жаргах үндэс. За дараагийн нэг жаргах одоо нэг хүчин зүйл юу вэ гэвэл өөрөөтөө бий болгох зүйл юу вэ гэвэл байнга одоо юу яах вэ? Өөрт байгаа зүйлээ сэтгэл хандж сурах хэрэгтэй. Өөрт байгаа зүйл. Өөрт чинь байгаа зүйл ингээд өчнөө байсаар сэтгэл хандаггүй. Сэтгэл хандахгүй. Тэгэл ингээд улам л одоо олон өөр юм олж авахыг бодоод л ингээд одоо тэгэл ингээд ханах чадваргүй ингээд яваад байгаа. Ингэж сурах явдал бол чухлаа. За ингэж хандж сурахын тулд нэг хоёр арга хэрэглэндээ ямар арга байхаа гэвэл өөрийн чинь боломж ямар юм бэ гэдгийг судална. Өөрийнхөө боломжид тулгуурлаа шүү дээ. Хүн болгон өөрийн боломжтой, өөр таарсан боломжтой. Тэг өөр хүнд байгаа боломж бидэнд байгаа, өөр хүнд өөрт чинь байхгүй байж болно шүү дээ. Тэр одоо заавал байж ах хэрэгтэй биш. Жишээлхэд одоо тэр боломжийг ойлгохгүй байгаа гэдэг би жишээ авъя л да. Амьдралыг жишээлхэд далаатай зөөрлөе гэж үү. Далаагаас ингээд хүн далаа уудгүй уух ус та далаа ховор боловч яг би зөв устдаа зөөрлөж шít их устдаа зөөрлөлээ. Тэгэхээр алгаа ингээд гараа хийгээд ингээд алхандаа ус тогтоогоод уухад хүртэл бол далаа уснаас хүн болгоо өөр уунаа. Аягаар утгаад уулаа гэхэд тэр аягны хэмжээ өөрөө, уух хэмжээ ч өөрөө, ходоодны хэмжээ ч өөр. Зөвхөн бодиттой жишээ хэлж байна. Тэгэхээр ийм байж хаад энийг бол бидний өөрийн боломжтойгоо зөөрлөх хэрэгтэй. Тэр хүн болгонд хувь тавилан хийсэн үйлийнх нь өрнө. Хүн одоо яаж одоо тэр хүн ямар хөдөлгөөртэй ирсэн юм бэ гэдгээс хамаарат яаж өөрөө амьдарч байгаа юм бэ зөв амьдарч байна уу гэдгээс хамаарат тэр боломжууд нь өөр байдаг юм аа. Тэгэхээр зэрэг сайн боломжтой хүнийг харчаад би энэ шиг боломжтой байх ёстой доо. Би энэс дутхарсгүй тэгэл буу юм хийгээд тэгэл атаархаал чөтөөрхөөл тэгэл өөрт байгаа боломжийг үнэлэхгүй ингээ яваад байгаа тохиолдолд одоо бид нар байж боломгүй маа гэж ингэж хэмжээндээ одоо байх ёстой хэмжээгээ мэдчих ёстой л гэж хэмжээгээ мэдэхгүй байгаагаас болж бид нэр их олон одоо дутагдал гаргаж олон юм хийж байгаа юм шүү. Хүн болгон адилгүй хөлөг болгомжороогүй гэдгийг ойлгох ёстой. Зөвхөн сайн үйл бол жаргалыг одоо бодиттой жаргалыг бий болгодог гэдэг ухаарах явдлыг чухлаа. Төрүүчийн сэдвтэй холбогдож байгаа үз тийм ээ амьдралын утга учирыг ярихад бид нар сайн сайхныг одоо ярихад тэр амьдралын зорилгыг одоо зөв зорилготой байхад бол сайн үйлээр л хийсэн юм бол одоо жаргал амьдралд одоо хэрэгтэй юм зөв утга учиртай амьдрал болно гэсэн шүү дээ тий. Тэр шиг сайн үлийн үр дүндэл жинхэнэ жаргал гэдгийг олж авна. Тэгэхэд энийг бол амьдралын жишээгээр тайлбарлахад энийг ойлгохгүйгээр одоо муу буруу явдлын үр дүнд жаргалыг олоод авчих юм шиг ойлгоод байна. За энэ бол одоо ийм болохгүй зүйлээ гэдгийг ойлгоош тэ. Энэ дээр би нэг жишээ хэлье гэж бодож байна. Нэг одоо ажилтан тийм ээ. Ажилтан мэрэгжилтэн хүн. Би энэ нэг албан тушаал төрчих юм шин л гэж ингэж бодоод хүсэл тачаалдаал. Тэгэд энэ албан тушаал төрхийн тулд янз бүрийн арга хэрэглээл тэн дотор муу арга хүртэл ороод л ингээл муу аргаар нөгөө тэр хуучин албан тушаалд гайгүй ажиллаж исэн хүнийг ажлаас нь халуулаад өөрөө очлоо гэж бодъё л доо. Тэг өөрөө зөндөө хүссэн, өөрөө одоо зориг болгосон ийм учраас нөгөөд албан тушаалд очихоор зориг нөгөө хүн чинь жаргана үсттэй. Жаргалтай байгаа мэт санагдаж штэ. За ерөөсөө би энэ хурчлээ цалин энд
ахиутай, их сайхан одоо нэртэй алдартай албан тушаалд очичлоо. Гөөмөн жаргалтай байна. За энэ жаргалаа одоо тэмдэглэе гэж найз нартайгаа тэмдэглээд аригтаар суугаал ингэж одоо мэднэ. Тэгвэл энэ бол жинхэнэ одоо жаргал биш ээ. Ингэж олж авсан гаргал гэж ойлгож байгаа энэ зүйлний хариу болвол эрен. Хариу одоо заавал одоо авахаар ингэж ирдэг гэдгийг ойлгож та. Буруу юм хийчлээ шүү дээ тэр хүн чинь тийм ээ. Тэгээд тэр албан тушаалд бол сайн одоо үр дагавар одоо ирэхгүй гэдгийг тэр хариу нь одоо болно гэж ингэж ойлгож болно. За жаргал эдлэх бол хувь тавилан юм аа. За хувь тавилан гэж үзээд энэ бол сайн одоо шинжийг хэлж штэ тийм ээ. Хувь тавилан үзэх гэж үзэх үнц юу вэ гэвэл хүн сайн үлийнхээ үр дүнд тэр үрийг намсаад жаргаж болно. Одоо жаргаад сууж байгаа хүмүүсийг бид нэр хараад одоо ингэ жаргаалах юм муу юм хийгээд байгаа хэрнээсээ жаргаад ах юм аа гэж оюутнууд хүртэл надаас асуудаг багшаа. Тийм ч муу юм хийж байгаа хүн ингэ ерөөсөө муу явахгүй сайн яваад ах юм аа жаргаад ах юм аа гэх. Тэрийг бол би тайлбарлахдаа одоо уншиж харсан юмнасаа ингэ тайлбарлахад бол юу гэж хэлдэг вэ гэвэл энэ хүн урд нь одоо хийсэн сайн үлийнхээ үрийг амсаад жаргаж байна. Одоо хийж байгаа муу үлийн үр нь муугаараа ирнэ. Тэрийг хүн болгон хизээ ирэхийг мэдэхгүй тийм үү дараа нь ирэхийг үзээч үгүй ч үзүүлж байгаа ч хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр жаргал бол өөрийн одоо сан үлийн үр дүнд олсон жаргал бол хувь тавилангийн жаргал юм аа. Энэ жаргалыг хүн бол одоо идлүү штэ. Идлээд жаргаад ингээд тэрийг амсаад баяр баясгалантай одоо байж ингэж болох нь штэ. За тэгвэл ингэж одоо жаргал эдлэхийг сайхан боловч бусдад жаргал эдлүүлэх явдал бол өөрөө жаргал эдлэхээс хавьгүй илүү одоо агуу ач холбогдолтой зүйл гэж ингэж олон одоо эрдэмт мэргэдтэй хэлсэн байх юм. Бекон одоо хүртэл ингэж хэлсэн байгаа. Беконыг одоо жишээ болгож ингэж авч болно. Тэгэхээр өөрөө жаргаад ингэ суугаад ах сайхан боловч хувь тавилангаар ирсэн жаргалыг эдлэх боловч бусдыг жаргуулах, бусдад жаргал эдлүүлэх явдал бол өөрөө жаргахаас хавьгүй илүү гэд дандаа бусдад өгөх юм бол илүү байгаад байгаа биз. Бусдад өгж байгаа сайн сайхан юм бол дандаа илүү байгаад байгаа. Энийний төлөө хүн төрлөختөн явах хэрэгтэй гэдгийг энэ ёс суртахуун ярихад л одоо хэлхээс арга байхгүй байгаа тийм. За одоо энэ дээр би нэг бас нэг жишээ хэлье гэж бодож байна. Бусдад би жаргал эдүүлж байгаа юм чинь яадаг юм бэ гэж ингэж одоо боддог юм тохиолдол гарч болдог. За энээр би жишээ хэлэх гээд байгаа юм. За хин нэгэнд жаргал эдлүүлээд өөр нэг одоо зовоох явдал бол жаргал биш ээ. Жинхэнэ жаргал биш. Энэ дээр жишээ хэлье. Залуу одоо бүсгүй нөхрөөсөө салаад одоо би хайртай дуртай юм чинь би энэ хүнтэй одоо гэрлэе гэдэг ингээд нэг залуутай гэрлэлээ гэж бодъё. Тэгээ би бид хоёр чи хоёр талаасаа хайртай гэрэлсэн. Хоёлаа одоо дурлж хайрлаад ингээд гэрэлсэн. Би тэрийн энэ хайр бол ариун юм байгаа. Энэ дурлал маань ариун юм байгаа. Би тэрийн гэр бүл одоо зохиож байгаа явдал зөв юм байгаа гэдэг ингээд хоёр талдаа одоо хоёр хүүхдүүдийг өнчрүүлээд, хоёр гэр бүл хүүхд өнчрүүлээд, хоёр тал хоёр ханиасаа салаад ингээд зохиосон амьдралууд одоо байж л байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ ингээд тэр одоо сүүлд одоо гэрэлсэн хүнээ жаргаж яана гэж үзэхэд цаана зовж байгаа хүн олон байгаа. Жаргажсан амьдралыг бусналсан учраас энэ бол жинхэнэ жаргал бусдад эдлүүлж байгаа жаргал болж чадах уу? Тийм. Ингэж л бид нар бодож жаргалд одоо хандаж ингэж л одоо явах хэрэгтэй юм аа. Ингээд жаргалын одоо чанар бол юм байна. За одоо би монголчуудын хэр жаргалтай байгааг, монголчууд жаргалд яаж хандаж байгааг сонирхолтой жишээгээр одоо хэлье гэж ингэж бодож байна. Монголчууд маань амны бэлгээ шасын бэлэг гэдэг одоо жигтэйгэн сайхан тийм одоо философитай, ийм баримталтай хүмүүс л дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар гудамжинд гараад чи өтер сурвалжлаад та жаргалтай байна уу гэд ингээд асуухад бол хин ч гэсэн би жаргахгүй байна, одоо бас хэцүү байна, зовж байна гэж баг хэлэхгүй. Юу гэж хэлэх вэ гэвэл за гайгүй байна да, гайгүй байна. Тийм ээ. Өнөөдрийг л одоо асуу ихэд гайгүй байна. Цаашдаа бүр сайн сайхан болох байлгүй дээ. Цаашдаа жаргах байлгүй дээ л гэж ингэж хэлнэ. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөгийн одоо монголчуудын хувьд ялангуяа итгэл, ирээдүйдээ итгэх итгэл бол маш муу байна. Эдийн засгийн хувьд итгэх итгэл бол бүр муу байна. Тэгээ одоо би дараагийн жилд яаж амьдрах уу, яаж би зээлээ төлөх үү, яаж би хүүхдийнхээ төлбөрийг төлөх үү гэтэл итгэл бол маш муутай байхтал тэгж хэлж байна. Тэгэхээр амьдралд хандах, жаргалд хандах монголчуудын хандлага бол одоо ийм сайхан хандлага, философи болоод байна л да. Тэгэхээр аз жаргалын тухай, аз жаргалын индекс гэдэг ойлголт байдаг. Аз жаргалын индексийг гэдэг ойлголтыг анх Бутан гэж жижигхэн хаан засагтаа бас 2008 онд ард түмэн иргэдийнхэн аз жаргалыг судлах гэж хэр жаргалтай байна гэдгийг баян улсалдаа аз жаргалыг судлах гэж ингэж гаргаж ирсэн билээ. Тэгээ тэр индексийг тэр 2008 оноос хойш одоо дэлхийн дахиад олон улс орн хэрэглэдэг болжээ. Тэгээ би ингэж судлаа сонирхоод үзсэн чинь 2014 оны судалгаагаар дэлхийн тэр индекс одоо улс орнуудаас авсан индексийн одоо үр дүнд бол тэр судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 70% нь жаргалтай байна гэж хэлсэн байна.
2015 онд болж ирэхэд буураад 4% буурсан байна. Тэгээ 16 онд одоо шийдгээд монголчуудаас энэ аз жаргалын индексийг авч үзвэл ямар болох вэ гэхээр сэтгэл эмзэглүүлж мэдхээр л ийм дүн гарч магадгүй гэж ингэж одоо бодож суугамаа. Тэгэхээр энийг бид одоо ойлгож манай төр засгийнхан их баригчид маань одоо ойлгоосоо гэж ингэж ярьж байгаамаа. Тэгээ монголчуудын одоо жишг ийм байна. Дэлхийн жишг ийм байна шүү гэж ингэж хэлээд одоо миний ярих зүйлээ дуусгая да. За маш баярлалаа. Тэгээд бидний өнөөдрийн ярилцсан сэдв ёс суртахууны үндсэн ойлголтын нэг болох жаргалын тухай ойлголтыг хамтдаа ярилцлаа. Тэгэхээр хүн болгонд жаргалтай амьдралд тэмүүлэхийн төлөө бас хөдөлмөрлөж хийчих хэрэгтэй. Тэгээд бидний өнөөдрийн сэдвийг бас та бүхэнд таалагдсан болов уу? Та бүхэн өнөөдрийн сэдвээс өөрт хэрэгтэй бүх зүйлээ мэдэж аваасай гэдэг үгээс би нэг юм хэлээд ингээд дуусгая та. Тэгэхээр жаргал зовлон гэдэг хоёр зүйл бол сайн муу хоёртой адилхан. Заавал ингээм хамт ярьж явах хэрэгтэй юм зүйл л дээ. Тэгэхээр энийг одоо салгацлаа гэж үзэгчд маань битгий бодоорой. Дараагийн нэвтрүүлгээр бид нар зовлонгийнхаа тухай, зовлонгийн мөн чанарын талаар, зовлон яаж давж туулах талаар, жаргалтайгаа холбоод энэ жаргалын ойлголттой холбож ингэж дэлгэрэнгүй ярьж та бүхэндээ хүргэх юм шүү гэж ингэж хэлье. За маш баярлалаа. Тэгээ бидний өнөөдрийн нэвтрүүлгийг тоглон сууж хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Тэгээ эх 7 хоногийн Бүрүү гарагийн дугаараар бид ёс суртахууны үндсэн ойлголтын нэг болох зовлонгийн тухай ойлголтыг та бүхэндээ өргөлүүлэн танилцуулах болно. За ингээд эх 7 хоногийн яг цаг мөчтөд эргөө уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй.